За бүгд нь орой минь хүргэе. За нэг өдрийнхөө 24 цагийг би хэрхэн өнгөрүүлж байгаа вэ? Тэрийг бас нэг үзье гэж бодоод бичлэг хийж үзэж байна. За ер нь бол өглөө эрт 5-6 хооронд байн босдог. За сүүлийн 2-3 хоног бол автобусаар ажилдаа яваад ирж байна. За байнга машинаар явсараад нэлээд залхуу болсон байна. За өглөө автобусандаа нэг 6:30 гэж суугаад 8:30 гэхэд ажил дээрээ яг очиж байна. За 8:30-аас 5:30 хүртэл ажиллаа хийгээд 5:40 үед ер нь ажилласаа гарч алхаад автобусны бодол дээрээс хамгийн ихнийхээ автобусанд суусан байгаа. За тэгээд суугаад явсаар хагаад 6:40 үед дараагийнхаа автобусанд дамжиж суусан. За гэр ажил хоёрын хооронд бол нэг 40-50 км-ийн зайтай байдаг учраас нэг талдаа бол 2-оос 2 цаг 30 минутыг бол зарцуулж байна. За орой яг нэг 8:20 үед ажилласаа ирсэн байгаа. За ингээ бодохоор ер нь 24 цагийнхаа яг 8 цагийг унтаж өнгөрөөж байна. 8 цагийг ажиллаа хийж өнгөрөөж байна. Үлдсэн 8 цагийнхаа 5 цагийг бол ажил гэр хоёрынхоо хооронд явж өнгөрөөж байна. За 1 цагийн өдөр цайны цагаа эдэлж байна. За мөн үлдсэн 2-оос 3 цагийг нь ар гэр болон бусад зүйлдэд зарцуулсан байна. Ингээ бодохоор ер нь бол ар гэр болон бусад цаг хугацаанд зарцуулж байгаа цаг маань маш бага байгаа нь харагдаж байна.